За тэгэхээр юуны төрөнд нэгдүгээрт нэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Миний бие ер нь улсын хурлын гишүүн биш байсан үедээ ч тэр аливаа асуудлыг бариад авахаараа эцсийнх нь үр дүнг одоо сайн муу хамаагүй шийдэж чадах чадахгүй хамаагүй тийм ээ энийг өөрийнхөө хувьд өөрийнхөө хүрээнд чадах чинийгээрээ эцсийн хүртэл явдаг зантай. Энэ бол миний одоо хүн болж төрснөөс өдийг хүртэл амьдрахтаа олж авсан миний зан чанар. Тэг магадгүй миний өвгдээдсийн гэр бүлийн тийм ээ өвөө эмээгийн ген бас байгаа хаа. Энэ бол миний сул тал бас давуу тал. Тий. Тэгэхээр энийг хэлье. Хоёрдугаарт за энэ Баян-Улгийн аймагт консулын газар нэгтэй холбоотой одоо өөрийн зарчмын байр суурь тийм ээ үргэлж хിവэрэ байна. Ямар ч төвшөнд юу ч очиж яаж болсон. Гэхдээ би энэ асуудлыг нэгдүгээрт би Монгол улсын иргэн, хоёрдугаарт би Монгол улсын улсын хурлын гишүүний хувьд би үргэлж өөрийн гэсэн байр суурьтай үг үзэл бодолтой байх эрхтэй. Монголчуудынхаа нийтлэг эрх ашигыг хамгаалах үүрэгтэй. Энэ хүрээнд би үргэлж дуу хоолой болон үргэлж барьж авсан юм дуустал нь хөндөж явнаа. За консулын газрыг эсэргүүцсэн байр суурийнхаа хүрээнд маш олон одоо казакуудаас олон дарамжлал амслаа. Эцэстээ энэ бүхэн маш одоо юу гэх вэ? Одоо тодорхойлж болохгүй нөхцөл байдал руу оруулж байна. Нэг талд одоо талцал үүссэн. Угаасаа энэ үүсгэж байсан асуудал байх. Энэ зүгээр угаасаа хизээ нэгэн цагт ийм юм болох байсан. Хизээ гэдэг нь цаг хугацааны л асуудал байсан. Ийм асуудал юм байна. Харин би нэг зүйлийг үнэхэрийн одоо онцолж хэлмээр байна. Тэр нь юу вэ гэхээр би хизээж казакуудыг тийм үү ямар нэгэн байдлаар сайн муу бодож дүгнэж те ямар нэгэн санаа оноо агуулж яваагүй энэ үннийг бол энд заавал дурдах нь зүйтэй. Зарим хүмүүс казак сайхан ах дүүстэй найз нөхөдтэй гэж ярьж байгаа шүү байна. Энд казак сайхан найз нөхөдтэй юу гэдэг асуудлын тухай асуудал биш. Харин энд нийтлэг монголчуудын нийтлэг эрх ашиг Монгол улсын одоо хүрээнд хууль тогтоомжийн хүрээнд бодлогын төрийн бодлогын хүрээнд цөөнх доторх жинхэнэ одоо манай цөөнхийн үндэсний цөөнхийн соёлын цөөнх доторх үндэсний цөөнхийн асуудал ямар ноцтой байдалд хүрсэн бэ гэдэг энэ зүйл харин санамсаргүй байдлаар одоо энэ олон нийтэд хүрсэн нь бас энэ бол цаг хугацааны шалгуурын асуудал байсан өнөөдөр ингэж илэрж байгаа ах гэж би хувьдаа бодлоо. За тэгвэл нэг зүйлийг бас онцолж анхааруулж уриалмаар байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг байдлыг тийм үү 3 дахь 4 дахь талуудаас бүр онц ноцтойгоор торхирч байгаа, өдөөн хатгаж байгаа, нийгэмд эмх замбраагүй байдал үүсгэх ийм сонирхолтой талуудын оролцоо бас орж ирж байгааг үнэхээр анхааруулах нь зүйтэй. Тийм учраас монголчууд маань бас мөн нөгөө талд тийм ээ одоо соёлын цөөнх гэгдэж байгаа манай энэ казакууд маань тийм үү ямар хэмжээнд ямар одоо тийм үү өөрсдийн байр сууриа илэрхийлэх вэ гэдгийг бас дор дороо бодож ивийнхийг сахиасаа гэж хүсэж байна. Миний хувьд улсын хурлын гишүүний хувьд юун төлөө энд хууль санаачлан батлуулах эрх бүхий энэ одоо төлөөллийн дээд байгууллагт ажиллаж байгаа байлаа. Би одоо энэ ажлынхаа жинхэнэ одоо тийм үү одоо боломжийг тийм ээ жинхнээсээ Монголын нийтлэг эрх ашигын төлөө одоо ажиллаад явах болно. Би нэг зүйлийг та бүхэндээ амлана. Би эхэлсэн асуудлаа хизээч орхидгүй. Тийм учраас энэ асуудлыг би бүх цар хүрээнд шийдвэрлэхийн төлөө ялангуяа хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлж төрийн бодлогод оруулахын төлөө явах болно. Гэхдээ энэ нь хин нэгнийг журамлах одоо хэмжээ одоо хязгаарыг нь зааглах эрх ашиг нь боомлох тухай биш. Харин яаж зөв зохистой цаашид Монгол улсын эх орныхоо төлөө тийм үү монголчуудын нийтлэг эрх ашигыг голчоо болгох вэ гэсэн үүднээс хандах болно. За маш олон зарим нэгэн казакууд 180 мянгуулаа танаад санал өгөө. Тийм учраас тэрийгэ явуулчгаа. Энийгээ ингэчгээ. Өөрөөр хэлбэл бидний талд одоо байх юм бол
танаад бид нар 180 мянгуулаа санал өгөө гэдгээс болоод энэ тэнд хүмүүс ялангуяа улс төрчид тийм ээ одоо саналын төлөөх дайн бас давхар эхэлж байгаа шүү байна. Тийм. Ер нь бол Монгол улсын нийтлэг эрх ашигын төлөө байх цагтаа ажиллаж байгаагүй, чадаагүй ийм хүмүүс бас миний нэр хүнд алдар нэрт одоо халдаж, элдв одоо гураар ажиллаж дуу хоолойгоо өргөж байгаа шүү байна. Би гэхдээ эмзэглэхгүй. Ер нь би өнөөдрийг хүртэл дөнгөж би 22 настайгаасаа ахуулаад одоо Монгол улсад дуучин гэж танигдаж дунд нь инфлюенсер болж ингэж өнөөдрийг хүртэл явахдаа юу эсийг туулж юу эсэн доромжлол гутаалгатаа тулгарч байсан ч би нэг ч удаа ямар ч иргэнийг миний нэр хүндэд халдлаа, эрх ашигт хандлаа гэж шүүх цагдаа болж явсан түүхгүй юм аа. Харин одоо би онц ноцтой занал хийлэл хийж байгаа зарим нэгэн хүмүүст бол би гомдол гаргана. Тэгж би бэлдэж байна. Энэ бол энэ асуудлаараа явна. Харин одоо зарим нэг хүмүүс соёлын цөөнх доторх жинхэнэ манай үндэстний цөөнхийн асуудлыг одоо зохиомол тийм ээ одоо зохиомол хэрэг өдөөн хатгах хэрэг одоо байдлаар нэрлэж. Жишээлбэл өнгөрсөн сонгуульд нэр дэвшижсэн Дангаас хөрөнгийн инх бат гэдэг хүн одоо пост оруулсан байна. Энэ казакуудын талаар Монголын одоо энэ одоо урийнхаа ястан тий туваачууд энэ халахчуудыг дээрлэгдэг энэ асуудал бол зохиомол хэрэг үүсэх зорилготой асуудал байсан юм шиг санагдаад байгаа юм да гэж байна. Бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгч болохоор дэвшиж байсан хүн иймхэн зүйлийг судлалгүйгээр олон нийтийн энд дунд явж байгаа энэ одоо тийм үү яриа одоо асуудлыг үл одоо бүр багхан чадхай судлалгүйгээр ийм зүйл хийж агаад бас имзэглэлээ. Тэр миний гарч юу байна гэхээр зэрэг Монгол улсын хүний эрх дах эрх чөлөөний байдлын талаарх 16 дугаар илтгэл гэдэг нь энэ жил 25 дугаар илтгэл гарсан гэдэг чинь энэ 9 жилийн өмнөх асуудал байна гэсэн. За энэ асуудалд юу одоо байгаа вэ? Юу тусгагдсан байгаа вэ гэхээр за би одоо харъя. Хэлний цөөнх Монгол улс одоо энэ хүүхдийн эрхийг хамгаалах талаар ялангуяа хэлний цөөнх одоо хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэсэгт Баян Үлгийн аймагт сууга Тува, Дөрвөд, Урайхаа халах хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт төрийн албан ёсны хэл болон хос хэлний сургалтын чанар түүнээс үүдэлтэй хүүхдийн эрхийн зөрчил ялгуурлан гадуурхалт мөн багшийн мэргэжлийн бэлтгэл боловсролын чанар сургалтын орчин зэрэг тулгамдж буй асуудлын судалгаа дүн шинжилгээнд одоо тулгуурлан тусгаваа гэж байгаа. Энд одоо юу байна гэхээр зэрэг бүр энэ 9 жилийн өмнө одоогоос 9 жилийн өмнө ингэж гаргасан байгаа. За энэ би маш энгийн юм яг. За тохиолдлын судалгааны энд чинь одоо энэ бага насны хүүхдүүдийн дунд одоо явуулсан байгаа Баян Үлгийн аймагт. За тэгэхээр яадаг вэ гэхээр тохиолдол нэг нь манай ангид математик ордог казак багш биднэртэй монголоор их таархан ярьдаг. Харин казак сурагчдтайгаа казакаараа ярьдаг. Казак сурагчид ойлгоогүй зүйлээ лавлвал казакаараа тайлбарлаж өгдөгч монгол сурагчид лавлвал асуултанд хариулдаггүй. Гэх мэтчлэн маш энгийн зүйлээс ахуулаад тэнд хүний эрхийн ноцтой зөрчлүүд явагдажсэн маш олон тэмдэглэлүүд энэ хүний эрхийн одоо эрх чөлөөний байдлын талаарх 16 дугаар одоо илтгэлд тусгасан байгаа. Энийг уламжлаад үүнээс үндэслээд дараагийн тогтоол засгийн газрын тогтоол гарсан байна. 2018 оны 1 сарын 31-ний өдөр Монгол Улсын их хурлын байнгын хорооны тогтоол. Ингээд тогтоол гаргахдаа хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар, гендрийн тэгш эрхийн байдлыг хангах тухай хууль тогтоомжийн талаар гэд маш олон өргөн цар хүрээнд ийм одоо тогтоол гаргасан байна. Харамсалтай нь энэ тогтоол хэрэгжээгүй учраас өнөөдөр 9 жилийн дараа бид нар дахиад бүр ноцтой асуудлын хүрээнд сошиалд маргалдаад зарим нэг нь гомдлоо, зарим нэг нь занал хийлээ, зарим нэг нь анхлан ийм байдлыг мэдж таниад гайхацгаад байж байгаамаа. За тэгэхээр энэ бол манай Монголын төр засаг ямар хэмжээнд ажиллаж ирсэн бэ гэдгийн тодорхой хэмжээний дүн мөн. За
энэ дотор орж ирээд элдвээр доромжлоод гутаагаад ингэж байгаа хүмүүс бол нэгдүгээрт өдөө хатгагчд байгаа. Тэрийг бас маш сайн ойлгоорой. Хоёрдугаарт үнэхээр өөрсдийнхөө бас тийм ээ одоо энэ өнөөдрийг хүртэл хязгааргүй олгогдож ирсэн эрхээ алдах вэ гэж айсан айдастай хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр энэ хэн нэгний эрхтэй ярихгүй харин нөгөө талд алдагдж байгаа эрхийг хэрхэн яаж сэргээх тухай ойлголтын талаар одоо бид нар анхаарлаа хандуулж төрийн бодлого чиглэж ажиллах болсон. За энд би хэд хэдэн зүйлүүдийг дурдъя гэж бодсон. За бид нар эндээс хараад энэ хэдэн өдрүүдэд яг 7 хоног боллоо. Энэ асуудал одоо Абу-Бакир Сайдын энэ консулын газартай холбоотой байр суурь бүхий мэдээллийг үзээд шеэрлсэн нь яг 7 хоногийн өмнө. Эндээс хойш 7 хоногийн дотор зүгээр төмөр асахтай адилхан сошиалд нийгэмд олон талд талцал үүссэн. Гэхдээ энэ бол энийг одоо үүсгэхэд нөлөөсөн хамгийн том хүчин зүйл нь өөрсдөө манай казакууд байсан гэдгээ хүлээмжшөөрөх ёстой. Энийг хүлээмжшөөрөөд та харааж занал хийлж байгаа гутаанд оромжилж байгаа өөр ямар нэгэн зүйлээр уриалж байгаа ийм зүйлүүдэд та нар татхан зүйтэй. За тэгэхээр нэгдүгээрт одоо бид нар сошиал дээр одоо ингээд хэрэлдээл талцаал ингээл одоо их захгүй яваад энэ бол дуусахгүй маргаан дуусахгүй талцал болно. Тийм учраас төрийн бодлогын одоо хэмжээнд төр засгийн хүрээнд улсын бодлогоор тийм ээ энэ асуудлыг хөндөх цаг нь болсныг одоо бүгдээрээ сайн мэдлээ. Одоо харин энийг төрийн бодлогын хэмжээнд авч арга хэмжээ хэрэгжүүлэх, гарт шийдлийг олох, хууль одоо эрх зүйн орчныг өөрчлөх, шинээр нэмэлт зүйл залтуудыг оруулах ийм асуудлыг ажлуудыг хийх ажил үйлдэлээ. Тийм учраас миний хувьд та бүхнийг сошиал бүү талцаач. Харин үргэлжлүүлээд энэ асуудлыг хүнснийхээ хувьд миний бие энд одоо улсын хурлын гишүүдийг бас тийм ээ одоо энэ одоо хөндөгдөж байгаа олон асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд шийдүүлээд явхад хамтран ажиллах гишүүдийг одоо нэгтгэх тийм үү. За ингээд цаашлаад бид нар хүний эрхтэй холбоотой мөн соёлын цөөнхтэй холбоотой соёлын цөөнхийн тухай хууль гэд маш олон зүйлүүдийг бид нар хийж хэрэгжүүлэх болсон байна. Тэгэхээр зэрэг ийм ажлуудыг бид энд хийгээд явъя. Монгол улс төр засагтай улс, хууль эрх зүйт ардчилсан орн. Гэхдээ энэ ардчилсан гэдэг байдлыг нэг талд зарим нь одоо ардчлалын өчүүхэн хэсгээс хүртэж чадахгүй сууж хахад нөгөө талд энэ ардчлал гэдгийн бүхий л боломжийг хамт суудаг бас хэсэг бүлэг хүмүүс байдгийг ч гэсэн эдгээр 7 хоногийн туршид мэдлээ. Тийм учраас бүгдээрээ одоо энэ сошиалор талцал хуваагдал хийхэ болий. Би энд нэг зүйлийг дурдмаар байна. Зарим нэгэн залуучууд хүний эрхийн мэдрэмжтэй тэгээд дээрэс нь асуудлыг ултаас суурьтай шинжилдэг. Тэгээд эерэг байдлаас нь түгээдэг сошиал контент бүтээгч залуучуудад бас онцгойлон талархал илэрхийлмээр байна. Тэр дундаа өнөөдөр казакууд төдийгүй монголчууд бид өөрсдөө ч гэсэн судлаж сонирхгүй байгаа одоо бидний өвөг дээдсийн өнгөрсөн түүхийг тийм үү энэ цаг үед маш одоо онц сонирхолтойгоор одоо бүтээгээд контент болгоод олон нийтэд хүргэж байгаа залуучуудад үнэхээр чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Ийм ухаалаг байдлаар нийтээрээ мэдэх ёстой түүхийг онц сонирхолтойгоор хүргэж байгаа нь бол үнэхээр энэ цаг үеийн бас юу юм байна? Одоо дэвшил юм байна. Тэгэхээр бидэнд маш олон давуу тал сайн сайхан ирсэн энэ цагт одоо харин бид нар энхийн замаар зөв ойлголцоор хууль эрх зүйн хүрээнд төрийн бодлогын хэмжээнд энэ нөхцөл байдлыг бүх газарт Монгол улсын бүх газарт ялгуурлан гадуурхалт байхгүй, дээрлэл хийлгүй, аюул занал хийлэлгүй ардчилсан улсад амьдарч байгаа энэ юмыг одоо бүтээхийн тулд Монгол орныхоо өнцөг булан бүрт амьдарч байгаа Монгол хүн бүрийн эрх ашигын төлөө онцлон анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага үүссэн байна гэдгийг энд тусгайлан тэмдэглэмээр байна. Нөгөө талаар би хүний эрхийн комиссийнхныг үнэхээр ноцтой шүүмжилмээр байна. Хүний эрхийг хамгаална гэдэг бол гоёмсог албан тасалгаанд суугаад тийм үү? Албан тасалгаанаас хүний эрхийг хамгаалах тухай ойлголт хизээж байдаггүй. Хүний эрхийн одоо хамгааллыг хүний эрх
зөрчигдөж байгаа тэр алс хязгаартч хүртэл очиж нэгч гисэн хүний эрх зөрчигдсөн энэ тэмдэглэлийг очиж эрхээ зөрчигдсөн хүнтэй уулзаж ямар асуудал гомдол болсон бэ гэдгийг мэдэрч тэндээс үүсэх дүгнэлт гаргаж тэр дүгнэлтийг улсын хурал руу оруулж ирснээр энд хүний эрх сая одоо хамгаалагдаж хангагдаж хэрэгжнүү гэхээс биш гоёмсог хувцастай гой ганган эмэгтэй эрэгтэйчүүд гоёмсог албан тасалгаанд сууснараа гой ордон бариуснараа улсын одоо өнцөг болонд амьдарч байгаа Монгол хүний эрх бүхэн хангагдана гэсэн үг биш юм а. Хүний эрхийн үндэсний комисс уулзах бүрт 30 тэрбум төгрөгийн үн бүхий одоо байшин барилгын асуудлыг нэгдэг. Тал төлбөр нь улсын төсвөөс ингээ болцсон байгаа талыг одоо гаргах тухай ингэж үргэлж гуйдаг. Үргэлж одоо цалин мөнгө, ажил хөлс те хүн хүч тэр дундаа ялангуяа төсөв хүрэлцэхгүй байгаа тухай гомдолдог. Тэгсэн мөртлөө хүний эрхийн асуудалд ялгамжтай ханддаг. Энэ байдлыг бид нар одоо бас шүүмжлэх цаг нь болсон байна. Энэ хүний эрхийн үндэсний комиссийн даргыг ротацаар сонгоод 6 жил хөдлөшгүй байдаг энэ асуудлыг бас хуулиргсан хүрээнд солих цаг нь болсон байна. Нэг хүн гарч ирээд 6 жил тэнд хийсэн хийгээгүй, дөрвтэй үр дүн хүрсэн хүргээгүй ингээд хан хэрэмт суусан, хан одоо хатан шиг хөдлөшгүй нэг юм сууж яадаг байдлыг болиулах хэрэгтэй. Оновчтой, үр дүнтэй, хүртээмжтэй, өргөн булан бүрд өнцөг булан бүрт хурж ажиллаж чадахгүй байгаа хүнийг халах энэ тогтолцоог нь бас нээлттэй болгох ёстой юм байна. Тэгэхгүй бол өнөөдөр та бүхэн хараарай. Хүний эрхийн үндэсний комиссаас гаргасан юм нь уриалга. Уриалгахнаар бид нар хүний эрх хангацдаг бол, хүн бүр ойлгочдөг бол өнөөдөр монголчуудад 3,600,000 хүн амтай монголчуудад ийм хагарал, ийм олон үйл ойлголцол, хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарахгүй байх байсан. Гэвч уриалгахын төдийхнөр энэ бүхэн илааршихгүй, идэхгүй, засахгүй байгааг хизээ ойлгох юм бэ. Тийм учраас хүний эрхийн байгууллагыг, хүний эрхийн комиссийг би ноцтой шүүмжилмээр байна. Дээрээс нь танаа байгууллагаас гарсан энэ илтгэлээс үүдэлтэй энэ тогтоомжууд хэрэгжихгүй байгаа дээр та нар яагаад ажил хийж арга хэмжээ авч өшөө дараагийн шатны бодлогын төвшөнд хэрэгжих энэ хяналт шахалтыг тавиагүй юм бэ? Яагаад ингэж явсаар хагаад 9 жилийн дараа бид нар өнөөдөр нийгмийн дунд сошиал орчинд ингэж хоёр талаараа хатуу хагаралцсан бутрах ийм юмд өртөж байгаа юм бэ гэдгийг би бас та бүхнээс асуумаар байна. Тэр хүний эрхийн үндэсний комиссийн асуудлыг бол их хурлын төвшөнд би яриа болгоно. Их хурлын төвшний анхаарах ажлын нэг болгоно. За ингээд ийм байна. Тийм учраас монголчуудаа бүгдээрээ дор бүрнээ аль болох эрх зүйн хүрээнд, хуулийн хүрээнд, төрийн бодлогын хүрээнд энэ үлдсэн бүх ажлыг даатгаад тэгээд харин энэ өдөөн хатгаад байгаа, төрхраад байгаа аль талаас Казакийн талаас ч байна, Монголын талаас ч байна. Нийгэмд иймэрх замбраагүй байдал үүсгэх зорилго санаатай энэ байдлыг ашиглан өөр талд ямар нэгэн өөр зүйлийг хийх санаа агуулж байгаа этгээдүүдийн өгөөш урхинд битгий ороорой гэж дахин ноцтойгоор онцлон тэмдэглэж анхааруулж уриалмаар байна. Энийг та бүхэн битгий энэ өдөө хатгаж байгаа төрхөрж байгаа байдлыг нь битгий дэвргээрэй гэж чин сэтгэлээс хүсэх байна. Харин эсэргээр яг би соёлын цөөнхийн доторх үндэсний цөөнхөд тулгарсан маш олон асуудлуудыг би өнгөрсөн 2-3 хоногийн хугацаанд маш олон уран хаачуудын төлөөлөлтөд уулзлаа, туваа нартай уулзлаа, туваачуудтайгаа уулзлаа. Энэ хүмүүс эрхэн яаж зөрчигдөж байгаа тухай мөн түнчлэн дөнгөж өнөөдөр гэхэд Баян өлгийн аймгийн Цингис сумын 6-р багийн малчин оргил булаг гэдэг ийм хийлгүй ийм хөгжлийн бэрхшээлтэй залуу өөрийнхөө малын бэлчээр дээрээ 3 казак хүнд зодуулсан байна. Хүлж байгаа зодуулсан байна. Гэтэл энэ хүнийг цагдаад мэдэгдэхэд эсрэгээрээ тийм үү? Энэ хэрэгтэй хүний эрхийн комиссийг би ажил гэж шаардна. Эсрэгээрээ энэ 3 хүнийг малын бэлчээр дээрээ өөрөө авчираад энэ хилгүү залуу ганцаархнаа 3 казак эрэгтэйг зодсон ийм асуудалд
асуудал руу эргээд өөрөөр хэлбэл тэнд шатны ажлуудыг одоо төрийн албаны ажлуудыг казакууд нь шийдэж байгаа учраас эргээд хүний эрх зөрчигдөхөд яг тэрийг боддоор авч арга хэмжээ одоо хэрэгжүүлж байгаа байдал хомс байгаагийн нэг жишээг би энүүгээр дурдмаар байна. Яг одоо энэ оргил булаг гэдэг залуугийн хэрэг өнөөдөр шүүх рүү шилжээд ирсэн байна. Энэн дээр хүний эрхийн үндэсний комисс ажил энэ хүнийг хэлгүй одоо энэ хэлний бэрхшээлтэй энэ хүчлийн бэрхшээлтэй хүнийг одоо хэлмэрч одоо хэлний бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн маш өндөр чадвартай хэлний хэлмэрчийг одоо аваачиж ажиллавал тэр одоо цалин мөнгийг энэ байгууллагаас гарга за ингээд энэ хүний эрхийг хамгаалахаас ахуулаад одоо яг хууль эрхцэн хүрээнд энэ хүмүүсийнхээ эрхийг яаж одоо хамгаалахын энэ үүсэт байгаа нөхцөл байдлаас үүдээд бид нар цаашдаа юун дээр анхаарах ёстой юм бэ? Хуульд бид нар юуг өөрчлөх ёстой юм? Юунд бид нар нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юм гэдэг энэ тал дээр ажиллая. Тийм учраас ажиллана. Тийм учраас одоо энэ сошиал дах 2 тал, 3, 4 тал болоод ингээд хин хаанаас яагаад байгааг нь мэддэггүй энэ зөвлөдүүдийг бүгдээрээ цогсооё. Харин одоо энэ ерөнхий сайд учрлын чөлөөлийн аян жинхнээсээ соёлын цөөнх дотор одоо амьдарч байгаа үндэсний цөөнхийнхөө одоо дарамт шахалтаас аюул занал хийллээс нутаг орноо орхиж өөр нутаг сэлбэж өөр нутаг руу гарахаас өөр аргагүй ийм байдалд хүрэж байгаа энэ иргэдийнхэн одоо эрх ашгийг хамгаалж эрх чөлөөг нь хангаж одоо энэ хүмүүсээ аюул дарамтаас чөлөөлөе гэдэг аянаа зөв байх ёстой чигтэн хэрэгжүүлээ. За цэгцрийн хөдөлгөөн одоо үүсгэн байгуулагдаад явж байна. Энэ цэгцрийн хөдөлгөөний дотор монголчуудын нийтлэг эрх ашгийг хөндөд байгаа Монгол улсын хооронд төрийн одоо байгууллага хүртэл Монгол одоо төрийн албан ёсны их хэл дээр явагдахгүй байгаа асуудлыг хүртэл одоо цэгцлэх хэмжээнд ингээд явагдах ёстой гэсэн ийм зарчмын байр суурьтай байна. Мөн түүнчлэн гадаад бодлогын хүрээнд би бол гадаад бодлогын сайд гадаад хэргийн яам гадаад харилцааны яам Батцгийг бол ноцтой шүүмжилмээр байна. Энэ хүн өнөөдөр өөрийнхөө гаргасан шийдвэрийг яагаад мэрэгчлэтнэрээ мэдэгдлээ. Өөрийнхөө яамнаас гарч байгаа албан ёсны мэдэгдлээ. Өөрийнхөө яамны зүгээр л нэг мэрэгчлэлтэнгээр ингээд урдаа тавиад ингээд тэр хүнээрээ мэдэгдэл хийлгээ. Тэр хүнийхээ хувийн аккаунтаар Монгол улсын гадаад бодлогын одоо асуудлыг ингээд явуулаад байгаа юм бэ. Өөрөө гарч ирээд өөрөө ямар судалгаа шинжилгээний үндсэн дээр ямар уг улбаатай ийм одоо консулын газрын асуудлыг ярих болсон. Ягаад энэ шийдвэр баттай болсон юм уу үгүй юм уу хизээ хэрэгжих яахын энэ асуудлыг монголчуудаа өөрийнхөө амаар танилцуул гэж би шаардж байна. Дээрэс нь миний байр суурь бол хизээч Баян-Улгийн аймагт Казахстаны консулын газрыг бол бариулахгүй гэсэн зарчмын байр суурь дээрээ бол ямар ч тохиолдолд энэ байр суурь дээрээ үнэнч тууштай байх болно. Харин надад олгогдсон боломжийн дагуу би төр засгийн хүрээнд, хууль эрхцэн хүрээнд энэ бүх 7 хоногийн хугацаанд үүссэн талцал, хагарал, энэ одоо асуудлаас үүдэлтэй үндэсний одоо соёлын цөөнхийн доторх үндэсний цөөнхийн асуудал цаашлаад одоо казакуудыг бид нар одоо альбом бичигдэр хүртэл юу гэж нэрлэх юм үндэсний цөөнх гэх юм уу соёлын цөөнх гэх юм уу гэд энэ бүх асуудлуудыг бид нар бас хууль эрхцэн хүрээнд бүрэн авч үзэх шаардлагатай болсныг цохон тэмдэглээд энэ хүрээнд хуулийн хүрээнд ажиллаа явуулна. Миний хувьд одоо сошиалор би хинтээч маргахгүй хинтээч одоо үг үзэл бодлын одоо зөрүүтэй байдлаар маргалдахгүй харин би хууль эрхцэн хүрээнд ажлуудаа хийгээд явъя. Хууль эрхцэн хүрээнд ямар боломжууд байгаа юм, ямар эрсдлүүд байгаа юм бүгдийг хуульчдын багийг цуглуулад одоо ингээд ханцуу шамлж байна. Тийм учраас монголчуудаа сошиал дээр дэмий одоо гарц шийдэлгүйгээр хагарч бутарч хэрүүл тэмцэл хийхээ болцгоё гэж уриалж байна. Тэгээд дор бүрнээ ийм нийтлийг сахиж өөр өөрсдийнхөө үзэл бодлыг одоо соёлтойгоор хамгаалцгаая гэж уриалмаар байна. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Ажлууд одоо жинхэнэ эд өрнөж байна. Аливаа төрийн ажил гэдэг бол маш удаашралтай явцуу одоо байдгийг би бол энэ төрд орсноосоо хойш мэдэрсэн. Харин би энэ асуудлыг маш яралтай төрөн шуурхай арга хэмжээ авах талаар бүх талаас нь явах болно гэдгээ амлаж байна.